Сүүлийн 2-7 хоногт Украиний нөхцөл байдал нэлээн ээдрээтэй байна. Америк нэгдсэн улсын төлөөлөгчид айлчлал хийснээс гадна Украиний ерөнхийлөгч Зеленскийгийн ойрын хүмүүс авилгын хэрэгт сэжиглэгдсэн. Дээр нь олон улсын валютын сан их хэмжээний зээл олгож магадгүй гэсэн мэдээлэл гарлаа. Энэ нь хэр их өөрчлөлт авчрах вэ? Миний бодлоор энэ бол маш эерэг мэдээ. Өнгөрсөн 7 хоногт олон улсын валютын сан Украины эрх баригчидтай зээлийн талаар хэлцэж байх үеэр би тус улсад байсан. Украинд хэрэгжүүлэх макро эдийн засгийн хөтөлбөрийн талаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь чухал алхам юм. Энэ нь цаашаа хэрэгжүүлэх бодлогын чиглүүлэгч болохоос гадна холбоотой улсуудыг хэцүү цагт Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхэд нь туслана. Энэ бол 48 сарын хугацаанд хэрэгжих урт хугацааны санхүүжилтийн хөтөлбөр шүү дээ. Украин 8 тэрбум $8 хүртэлх санхүүжилт авах боломжтой ч донорудаас санхүүгийн баталгаа авах гэх мэт тодорхой нөхцөлийг хангах ёстой. Украин ямар бодит алхмууд авах шаардлагатай гэсэн үг вэ? Хоёр үндсэн шаардлага бий. Нэгдүгээрт олон улсын валютын сангийн өмнөх хөтөлбөрийн адилаар холбоотой орнуудын санхүүжилт шаардлагатай. Европын холбооны санхүүжилт нэн чухал гэсэн үг. Европын холбоо нь Украиний макро эдийн засгийн хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг юм. Үүнээс гадна Канада, Япон зэрэг их долоогийн бүлгийн бусад улс гишүүн улсууд багтана. Тэдний дэмжлэгийг авах нь маш чухал. Хоёрдугаарт Украин тодорхой шинжилгэүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнд авилгатай тэмцэх байгууллагыг чадварчуулах, төр болон компанийн засаглалыг сайжруулах, татврын орлогыг өсгөхийн тулд төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх, татврын цар хүрээг тэлэх зэрэг багтах юм. Ингэснээр төсвийн алдагдал дайны зарлыг санхүүжүүлэх дотоод нөөц бололцоо нь нэмэгдэнэ. Авилгын асуудлыг авч үзвэл газар дээрх нөхцөл байдал хэр эмзэг байна вэ? Юун төрөнд нөхцөл байдал дайны улмаас маш эмзэг байгаа. Иргэний нийгмийн дэд бүтэцний эрчим хүчний байгууламжууд нь олон удаа цогцолтод өртсөн. Тиймээс цахилгаан эрчим хүчний хангамжийн хувьд хүн сорилттой тулгараад байна. Манай банкны хувьд нэн тэргүүний зорилт маань Украинд энэ өвлийг давахад хангалттай хэмжээний эрчим хүчтэй байж иргэдэд улаанаар хангахад нь дэмжлэг үзүүлэх юм. Бид байгалийн компаниудад өвлийн туршид хий дулаан нийлүүлэх боломжийг олгохын тулд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар эрх баригчидтай ярилцсан. Үүнээс гадна эрчим хүчний хүчин чадлыг улам нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Украиний эрчим хүчний нөхцөл байдал нь одоогоор нэлээд хүндрэлтэй санаа зовоож байгаа. Украиний иргэдэд бүрч хүнд байгаа нь мэдээж. Агаарын давталгааны сэрэмжлүүлэг байнга хангинаж энгийн иргэд амь насаа алцаар байна шүү дээ. Дайны фронтод жалгаагүй нөхцөл байдал маш хүнд байгаа. Гэхдээ ийм үе тус улсын төсвөр төвчээр шийдэмгий байдал нэн чухал. Авилгын асуудлын талаар та сая дурдлаа. Одоо мөн мөрдөн шалгалтын ажлыг явуулж байгаа. Эрэг талаас нь харуул авилгын асуудлыг үр дүнтэй чөлөөтэй мөрдөн шалгаж холбогдсон хүмүүсийг ил гарган арга хэмжээ авч чадах нь тун чухал байна. Энэ бол маш эерэг ахиц юм а. Мөн иргэний нийгмийн байгууллагууд авилгатай тэмцэх газар дэмжлэг үзүүлж байгаа нь ч чухал. Өнгөрсөн зуны турш энэ тал дээр тодорхой ахиц гарсныг бид ажигласан. Гэхдээ мэдээж хэрэг цаашид ч гэсэн энэ асуудалд анхаарал явах шаардлагатай. Авилгатай холбоотой дуулианд үйл явдал барууны олон хөрөнгө оруулагч болоод холбоотой улсуудад томоохон цохилт болсон. Ийм зүйл дахин давтагдуулахгүй тулд авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар та бүхэн бодолцож үзсэн үү? Бид засаглалын асуудал дээр урт хугацааны туршид анхаарч ажиллаж байна. Яагад гэвэл уг асуудал нь цөмийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит Энергоатом компанитай холбоотой шүү дээ. Төрийн өмчит компаниудын засаглал манай банкны нэн тэргуунд анхаардаг асуудлуудын нэг. Сүүлийн жилүүдэд бид энэ чиглэл тодорхой хэмжээний ахицууд гаргаж байна. Компаниудын менежментийг хэрхэн зохицуулж байгаа, төлөөлөл удирдах зөвлөлийн чиг үүрэг, засгийн газрын үүрэг оролцоо ямар байгаа болон худалдаа авалтын ил тод байдал зэрэг асуудлаар цаашид ахиц дэвшил гарах шаардлага байгааг харуулж байна. Бид энэ чиглэлд олон компанитай хамтран ажиллаж ирсэн. Бид өөрсдийн дүрм журмын дагуу эдгээр компанид хөрөнгө оруулдаг бөгөөд хяналт тавьж байдаг маш хатуу худалдаа авалтын системтэй. Гэсэн хэдий ч компаниудын менежментийн чиглэлд илүү нарийн зохицуул шаардлагатай гэж үзэж байна. Энэ бол бидний цаашид онцгойлон анхаарч ажиллах чиглэл юм.
Та хугацааны тухайд тодорхой мэдээлэл өгөөч. Олон улсын валютын сангийн шийдвэр сайн зүйл болсон гэсэн. Дайны талбар хүнд нөхцөл байдал байгаатай зэрэгцсэн. Америк нэгдсэн улсын шахалтын дор Орос улбаны улсын энхийн хэлцээрийн саналыг хүлээн авах шаардлагатай үед гарсан шийдвэр. Тэгэхээр энэ санхүүжүүлэлтийг бүрэн хүлээн авахын тулд дайн дууссан байх шаардлагатай юу? Эсвэл зэрэгцээд сэргээн босголтыг эхлүүлэх явах боломжтой юу? Тус хөлбөрийг дайны нөхцөл байдал үргэлжилж байгаагаар тооцоолж боловсруулсан гэж үзэж байна. Хэрв дайн дуус үл хөлбөрт өөрчлөлт оруулах болно гэдгийг маш тодорхой болгосон. Энэ бол миний үндсэн таамаглал. Олон улсын валютын сангийн удирдах байх захирлуудын зөвлөлөөр хөлбөрийг батлуулахад чухал зүйл бол Украин санхүүгийн оролцоо нөлөөтэй байх шаардлагатай юм. Нөхөн төлбөрийн зээлд хандах боломжийг тодорхойлохтой холбоотой Европын холбооны шийдвэр гаргах үйл явц тэр дундаа одоо байгаа гадаад хөрөнгө дээр үндэслэн шийдэх асуудлын чухал ач холбогдолтой. Тэгэхээр санхүүжилтийн талаар шийдвэрийг гаргах хугацаа хамгийн гол хүчин зүйл болж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд энэ асуудалд хэр хэмжээгээр оролцох вэ? Бидний зүгээс шууд оролцохгүй. Банкны өөрийн хөрөнгө болоод доноруудын дэмжлэгтэйгээр бид Украиныг санхүүжүүлэх бүрэн нөөц бололцоотой. Гэхдээ бид Украинд үзээд би төсвийн зөрүүг нөхөхгүй. Харин бодит эдийн засгийг нь дэмжих болно. Төрийн өмчт компаниудын засаглал эрчим хүчний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээс гадна хувийн хвшлийн салбарыг дэмжихэд гол нь төвлөрч байна. Мэдээж хэрэг олон улсын валютын сангийн хөлбөр хэрэгжих нь Украинд давуу талтай. Харин манай санхүүжилт ямар нэгэн байдлаар олон улсын валютын сангийн хөлбөртэй ямар ч шууд холбоогүй.